Ичсэн хүн алж айсан хүн адуу үргэнэ гэдэг үгийг нэг их сайн ойлгодоггүй явлаа. Харин өнөөдөр тэр үгийг ертөнцийн хамгийн худалч хүн болох Мандах баярын үйлдэлээс маш тодорхойлж ойлголоо. Өчигдөр буюу 10 дугаар сарын 23-ны өглөө босоод Facebook-ээр нэтэл манай хөтөлбөрийн найруулагчийн тухай аймаар мэдээлэл олж харав. Тэр аймаар мэдээллийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн ивлийн ерөнхийлөгч гэгдэх Мандах баяр өөрийнхөө хувийн Facebook болон пэйж хуудсандаа өөрийнхөө гараар бичиж оруулжээ. Гэхдээ шөнийн 3 цаг 10 минут гэж байгаа юм шүү. Хэрүүл удаад унтаж ятгаа байсан хүн юм уу да чаавас. За тэрийг нь уншаад үзтэл бурхан минь. Манай найруулагч Зинда сайтыг ёстой нэг түүгээсэн гин. Хүнд хутга тулгаж угаад компанийн бичиг баримтыг хулгайлсан л гин. Тэгээд түүнийг зогсоохсон нэг эмэгтэй хүнд халдсан л гин. Итгэмээргүй. Уг нь бол хутга тулгаж угаад юм авчихсан бол дээрэм гэдэг шиг санах юм. Мандах баяраа. Кино минь бол цаашаа зүгээрч хүн. Ийм том хэрэг дэгдээсэн хүн өнөөдөр сул чөлөөтэй яваад байгаахаар бол манай Монголд ерөөсө хууль гэж юм байдаггүй бололтой. Хөөхий тэр Мандах баяр бас их сайхан сэтгэлтэй хүн гинэ. Тим аймаар дээрэм тонуулын гэмт хэрэг хийсэн хүнийг зүгээр л ажилласан чөлөөдөд бас ч үлдсэн цалинг нь бодож өгөхөөс гадна захиалсан хувцсыг нь хүртэл амжилт хүсьгээд түүн рүү илгээсэн гэж штэ. Мөн сайхан сэтгэл шүү. Та нар ийм юм уншаад үнэмшгүй. Бид лав илгээвчл инээлээ. Очиж шөнийн 3 цаг 10 минутанд ийм зохиол бичээд сууж байдаг гөмөн агуу зохиолч хүнэ. Тэгээд бас сэтгүүлчдийн нэгдсэн ивлийн ерөнхийлөгч гээд байгаа. За цааш нь ямар реакц өгөхийг хараад сууж байтал өнөөгөө харин Зинда болон Breaking News сайтууд дээр өнөө зохиолч нь өөрчлөгдөд орчихж хутга тулгаж бичиг баримт дээрэмдэд байсан хүн чинь ажилд орсон өдрөөс эхлэн хулгайгаар бичиг баримт хуулбарлаж авдаг байсан болоод засагчихжээ. Одоо бол дээрэм биш хулгай болж таарлаа. Гудо тэр мө Зиндагаас ямаараа баримтчүүдийг нь хуулбарлаж авах юм болоо. Хуулбарлана гэдэг чинь ядчил сканертай хүний хийдэг ажил. Гэтэл тэр нөгөө юмаа хулгайлуулаад хуулуулаад байгаа гэх байгуулга нь их ядруу. Байгуулга даяараа ганцхан сканертай. Тэр нь явж нарийн бичгтэн л байдаг. Тэгэл одоо нарийн бичгтэр нь очиод би энэ баримтыг хулгайлах гэсэн юм аа. Чи нэг сканертад өгчөөч гэж гуйхлаар нь өнөөх нь тэрийг нь хуулбарлаж өгөөд л. Ийм зохиол сонсноо та нар ямар тэнэг эргүү толгой гэхээр ийм зохиол бичдэг юм бол. Тийм гуйлагчин царайтай байгууллагад чөлөөтэй ажиллаж чадахгүйгээ мэдээд гүтгүүлж буй хүн нь гэрээсээ принтер, микрофон, PC гээд бүхэл юмаа зөөж авчираад ажиллаа хийж байсан гэж байгаа юм шүү. Лавл Зиндаг царай алдахааргүй хүн байсан бол та. Нэг зүйлийг тайлбарлахад принтер гэдэг юм бол юм хуулдаг хэрэгсэл биш ээ. Харин хэвлдэг төхөөрөмж. Тэгэхээр одоо үүнийг уншихад дараагийнхаа анги дээр аягуулж шүнжэнгөө тэр бичиг баримтыг нь уншиж хуулж шивээд сууж байсан гэд унваа та нар. Мөнч мундаг зохиол байгаа биз? Хүн худлаа ярьж болно. Худлаа ярих рефлексэд ийлэхгүй байж болно Мандах баяраа. Гэвч эн чинь олон нийтийн сүлжээ шүү дээ. Чиний энэ зохиолыг хараад бүх хүн чамайг ямар шүү мэдрэл муутай, ухаан муулгуу хүн гэдгийг мэдэж авсан. Угаасаа чиний худалч гэдгийг бараг бүх нийтээр харсан л та. Телевиз дамжиж худлаа ярьж өмнөхөө өгөөсөд яваа худалчүүд байж. Одоо энэ постороо та 70 худалчийн цаадах 71 дахь худалч гэдгээ баталсан байна. Жаахан хүүхдч ийм логикгүй юм зохиож ярихгүй. Тэд өөрөөс чинь лав хавьгүй ухаантай. Худлаа ярихын тулд ядаж л ухаан сэрэг байх ёстой юм. Тэр тусмаа олон нийтийн өмнө ухаантайгаас гадна жаахан ч гэсэн төсөөлөн бодох чадвартай байх ёстой. Ийм хэм төсөөлөд бодчих чадахгүй хүн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн ивлийн байгууллагыг удирдах сууж байгаа гэхээр одоо юу ч хэмээр юм дээ. Та бол аль хэдийнэ шар хатанд хэвдэх болчихсон хүн байна. Таны сэтгэц асуудалтай юм байна. Одоо таны тэр муулаад байгаа хүн чинь мэрэгжлийн сэтгүүл зүүн байгууллагаас олгодог ган үзэгтэн шагналыг айл 2000 онд радиогийн нэвтрүүлгийн төрлөөр хүртсэн хүн юм билээ. Одоогийн таны бөөндөж дараадаг ган үзэгтэн биш шүү. Сэтгүүл зүүн байгууллага нь таны өнөөгийн үеийг шиг юм хэвчихсэн адгийн байгууллага байгаагүй үеих. За харин таны битэж нийтлсэн гэх юм бол санаа таг. Ер нь өөрөө гүтгэлгээс өөр юм бичиж чадах юм болов хардчмаар байх юм. За бас яасан гинвэ. Архинаас гүн хамааралтай этгээдэг Мандах баяр татаж аваад нийгэмшүүлэхийн тулд хамгийн өндөр цалин олгоод байр хүртэл авч өгсөн гэж буржээ. Гүмэн сайхан сэтгэл шүү. Гэтэл харин нөгөө архины гүн хамааралтай хүн дөнгөж нийгэмсэн гэх өдрөөсөө эхлээд л нийгмийн бузар булааг уудалж улс төрчдийг дөргиосон хард нүсийг хийгээд эхэлсэн гэж байгаа юм шүү. Гүмэн мундаг архичин байгаа биз? Одоо манай хөтөлбөр архич тандсан уриал гаргана. Архины хамааралтай хүнийг нийгэмшүүлэхийн тулд бүх ажилчдаас хавьгүй өндөр цалин олгохоос гадна байр саваар хангадаг буянтай баян хүн байна гэж юм шүү. Та нар очоорой. Архичдын деважин Зинда сайт гэж. Одоо энэ нийтлэлийг оруулсан хүн ч гэсэн ийм мэдээг оруулж байхдаа ичдэггүй юм болоо да. Тэнүүн гэж хүн оруулсан байна. 18 онд ч үлээ нэг хүүхэд тэнд админаар орж байсан санагдах юм. Тэгээд жолооч молооч хийгээд ойр зургийн хар бор ажил зарагдаад явж байсан гин. Мэргэжил боловсролыг нь бол мэдэхгүй. Ядч байсан сэтгүүлч найруулагч бол биш. Зураг алаач бол бүр биш. Одоо бодвол сэтгүүлч хүн гэх байлгүй дээ. Тэгээд өнөөх нь үгэнд норохгүй бол сэтгүүлчийн баг өмсөн шантаач чинь болж хувирна. Хувирган тэр Мандах баяр. Ямар ч байсан энэ нийтлэлийг оруулсан тэнүүн бол лав хэвлэл мэдээллийн хүн биш. Тэр бүхэл өнөө архичин данхаа дампуу итгээд нь түнд видео камер яаж барих, план кадр гэж юу байдгийг зааж өгөөд мэдээнд явуулж байснаа санаж байна гэж юм шүү. Тэр тэнүүн ичихгүй бол би архины хамааралтай тэр хүнийг архи угаад явж байсныг нэг удаа харсан гэд нэг хэлчихээсэ. Манай найруулагч архи огт уудаггүй хүн. Бүр амсдаггүй. Бүгд мэднэ. Гэтэл тийм хүнийг нийгэмшүүлсэн гэж ярьж чад байгаа. Гөөмөн бүх зүрхээ гүтэх юм болдохгүй байж л те. Тэр Зиндагийн олон баяр наадам компаничсан архитал дээр тэр хүнийг явж байхыг харсан байна уу? Ядчил ийм бичгтээ үзгнийх нь хошуу эвлэж байна гэдэг чинь ямар шүү ичхүүргүй нош вэ гэдгийг чинь хэлээд өгч байна. Эсвэргээр одоо энэ тушаал өгөөд гимзэмгүй ажилтнуудаараа гүтгэлгийн мэдээ нийтлүүлээд байгаа Мандах баяр бол харин нойрны төв
бүрд гүн хордлогоо амжилуулж байсан юм билээ л дээ. Түүнийгээ тэгээд харгалтын өмнөх байдал гэж онгоонд орсон этгээчүүд санаж байгаа бол. За ингэсгээ товчлогдоо яршиг. Энэ бүх гүтгэлэг чухам юунаас олж дэгдвэ? Учир нь хатуу мэдээ хөтөлбөр сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага Манд хоёроос айж эмээж өгсөнгүй. Түгээржүүл барам шүүмжлээд эхэлсэн. Тэгээд зогсохгүй Манд хоёрын өмнө говьдох бүх булхааг нь баримтаар цуглуулад ирсэн тул түүнийг нь мэдсэн байнаар амин гарахашгаж ийхүү гүтгэлэг үйлдвэрлэхээс өөр юм толгойд нь орж ирэхэ болчихгүй юу? Өнөө ёс зүйтэй сэтгүүл зүй шантажны хонгол монгол хайч Манд хоёраа. Наад яриад байгаа юмнуудаасаа ядаж нэгийг нь ч гэсэн нот чадахгүй чи. Бүтэн жил ярьсан шудраг үнэн гэх үлгэрээ ганцхан шөнийн дотор зайлгаад ичглээ штэ. Басаа согтуу байсан уу чи? Ийм чимтхан байх гэж тэ чаавас. Та өөрийгөө асар баян хүн гэж сурталчлах дуртай. Баян хүн гэж хулгайд өөрийн мөнгөтэй үнэ хэлдэггүй маа. Сэтгэлээр баян ямар ч үед ухар чандардаггүй зарчимтай ёс зүйтэй хүнийг хэлдэг юм билээ. Ийм чанар танд угаасаа алга. Таны суур хүмүүжил бол ёс суртахуун багтаа ядруухан орчноос үүдэлтэй хэврэгд байж л дээ. Тэгээд л ийм байгаа юм. Тийм хүнээс л ийм ичгүр сонжургүй авир гардаг юм. Одоо харин танд нэг юм сануулж өгье. Манд хоёр гэдэг луурчин итгэхта MNBC компани байранд 3 жил суучгаад адгийн хулгайчийн авираа гаргаж түрээс нь төлөх ёстой 100 сая төгрөгөө төлөхгүй тул харанхуй шөнөөр хамаг юм ачаад зүхтааж байхдаа өөрийнхөө заавардаг баар саунда баахан бичиг баримтаа мартаад зугчихсан юм байна билээ. Дараа нь гүйцэтгэх сахирлаа явуулж үлдсэн юм авахул гэтэл өнөө компани чинь өөрөө төлж байж юмнуудаа аваарай гэд оруулаагүй гэсэн байдаг. Ингээд л хамаг баримтчгүүдэд 100 саяын барьцаан тавиад туучгаж тэ эрхэн баян хунгай. Тэгэд зүхтаастаас хойш бараг хагасчил өнгөрчөж. Одоо тэгээд тэр баримтууд задрахгүйгээ таажгүй. Таны имийг хэн нэг нь хадгалж явах үүрэгтэй биш. Тэгээд л хатуу мэдээ хөтөлбөрт имэйлээр илгээчихэж. Хамгийн ноотон тэр баримтуудын дотор манай найруулагчийг цагдаад өгчхөд өөрөө арьсан хамгаалан зүхтааж байсан баримт чинь байж таарчээ. Ингээд л Хархуугийн Манд хоёр гэдэг хүний хамаг булхайн дэлгдээд эхэлж. Харин таны битүү толгой 3 жилийн турш нарийн бичиг Ариукагаас сканерыг нь гуйж аваад бичиг баримт хуйлж ошруулж зөөгөөд байсан гэж бодогдоод байх шиг байна. Гүн мөн битүү хоосон толгойё. Жинхнээсээ архины хамааралтай Манд хоёр таны сэтгэн бодох чадвар энэ түрээд таг зогсож байна. Үүнээсээ та одоо ич хэрэгтэй. Гэхдээ тэгээд бас манай найруулагчид орчин цагийн мэдлэгээс хол гээгдсэн этгээд хэмээн доромжилжээ. Одоо тэгвэл орчин цагийн өндөр мэдлэгтэй Манд хоёр болоод түүний ажилтнууд хяналтын камерынхаа бичлэгийг ухаад үүсгэж мэддэггүй малнууд юм уу? Энэ мэдээг оруулсан хүмүүс одоо үүнийг сонсоод ичиж улаан да. Яг тэр найруулагчийн ар шилэн дээр нь байрлуулсан камера хааш нь үүсгэх гээд байгаа юм бол тэр камерын зургийг манай найруулагч одоо ч гэсэн өөрийнхөө фото сумгаас гаргаад ирж чадах юм л да. За ингэсгээ дуусахгүй. Төгсгөлд нь нэг юм зөвлөе. Та энэ гачин зохиолоо нэг орчуулагчид өгч хөрвүүлээд кино зохиол болгоод зарчихгүй да. Тань шиг нэг худалдаж аваад энедмийн кино болгочих мэтгэл юм. Таны сэтгэц эрүүл байх болтугай. Таны марзан зохиолууд өшөөх өнгөтэй байх болтугай. Таны минь зөвлөхүүд арай л жаахан ухаалаг байх болтугай л гэж ерөөдөө өөрчүүлэх үү.